Уушлаарай таны та өөрөө ирүүлв. Уушлаарай та өөрөө ирүүлв. Би найзлал руу явуулна гэсэн. За би одоо сая гэрт ороод ирсэн. Тэгээд ээж ин би сая өрх рүү ороод томоогийн вакцины хэлсэн. Тэгээд анх урахтаа амар сайн өвдөд гэж. Амар сайн өвдсөн. Би юм цочоод гэсэн чинь үгүй юу чинь томог төчч гиссэн ш намайг. Тэгэхээр би амар өвдсөн. Чи сална юмшиг. Тэгээд одоо би яг одоо ямайг гэж байна. Том дээр би багаад төлөөлж ярьсан. Тэгээд би гайгүй ярьсан гэдэг үлдэж ин тийш. Тэгэл байгаа. Би өгнийх нь итгэж байгаа. Би гайгүй л дээ. Тэгэл цонхон ярьсан би ярьсан. Тэгээд тэр зарим нэг юу вэ штэ. Зарим нэг латин хэлэн дээр би жоохон нэг юм ярьсан. Тэгээд би таагүй. Тэгээд яг латин хэлний яасан ч гэсэн миний хэд яасан ч хэлдэггүй. Одоо би кислогийн уугнаг ямиг би хийн. Уугна одоо тань цагаас сууж байгаа. Дүнгийн одоо ярьсан чинь сари руугаа явчихсан гэсэн. Би тэгэл таа. Өөрөө ч кислогийн хийгээд бас манай найзынхаа гэсэн медальтай мэдаа гэж бодоод би тэгвэл би чинь нүн итгэд тань шүтээ би бас тэгээд энэ уугнаг ямиг хийгээд видео. Энэ дан одоо юм. За, яг цаг сайн байна л да. Нэг хоног хэлж байгаа. Би гэрэн хажил бүхний хийчихэд байж юм. Одоо би хичээл хамаа хийн. Тэгээд хийхгүй байвал өглөө тасах тийм ээ. Одоо юм ба. Да энэ шиг хэрэгтэй байна. Чрас. Одоо би пацаны батшаа din зэлнэ. Энэ ингээ асарж байгаа гинэ. Чи зэгээ асарч. Одоодыг асарж ийн. Өнөөдөр бол амар тийм цагаан гарсан. Тэгэхээр тараал хичээлээсээ тараал шууд эзэмлэхээс гаргаад тэгээд гэртээ ирсээрээ л бас амар утсан. Гэртээгээд хоол игээд тэгсээрээ л цаг гадаар болж юм. Тэгээд би ердөөсөө тийм дараа шинжэнгөө хичээл хийдэг төрлийн хүн биш болохоор одоо удаад өглөө хичээл хийхээр шилээ. Тэгээд сонирхолтой ингээд бас болоод нэрсэх гэж усан дөрж үзлээ. Тэгээд нэрсэхгүй юм болохоор явлаа. Тэгээд өглөө болцсон. Яа. Цаг одоо 8:20 болж байна. 8:20 болж байна. Би
би 4 цагаас сэрүүлэг тавьсан. Тэгээ 4 цаг за 11 сард юмс арай л арай мэрэгтэй ингэж бодоод 5 цаг болсон байхгүй юу. Тэгсэн чинь 5 цагийнхаа сэрүүлгийг би сонсоогүй заяа. 5 цагийнхаа сэрүүлгийг сонсоогүй. Тэгээ 5:20 гэж нэг босчоод за 6 болгоё гэд 6:30 болгоё гэд болсон. Тэгээ 6:30-ийн сэрүүлгийг сонсчоод унтраагаад тэнгуүтлээ 8 цаг зэрэг. Бихтэй яг бүр арай л амар ядраад байна. Тэгэхээр амар ядраад байна. Арай л амар ядраад байна. Юу тэгж амар унтаж миний үндийг харалтаа энэ доотлохын юм ахлаг байгаас тийм. Уг нь бол би ч одоо баг 8 цаг зэрсэн гэж бодвол 10 цаг унтсан юм биш үү? Яаны миний хүмүүсмэс читэсэн дээр юм. Тэгээд би яг ингэж юм. Ямар цаг би онцлогтой бэлдэж утсан байхгүй дөрөвтэй аман шүлэг. Биолог бол өмнө 7 хоног биолог гарах байсан гинт орхоо болоод тэгтээ би биологийн бүх юм дуусгацсан. Одоо надад нэг дадлага ажлын 2 тасгалал дутуу байгаа. Ерөөд бол PPT-гээ бэлтцсэн. Тэгээд шүүлгийнхаа биологийн өнөөдөр бас шүүлэг ахгүй юу? Авахгүй. Биологийн шүүлгийг юу бол цээжилсэн. 7 хоногийн өмнө шүү дээ. Гэтэ би ингээд жоохон бас бэлдээж байгаа. Би одоо ингээд сэрчлээ. Тэгээд би одоо гайгүй. Би тэгээд барай л ядраад жишээ нь би шүүлэгнийхаа ингээ асуултуудыг ингэж бичсэн баггүй юу. Ингээд өөрийнхөө миний ярих юм яг энэ баган амар их юмтай хоолбол тусгарлах тогтолцоо гэд. Тэгээд ингээд юм байгаа юм. За тэгээд энийг бол би бүр аль 2 өдрийн өмнө хийчихсэн. 7 өдрийн өмнө би PPT бэлдсэн. Ингээд юм сэдв аваад. Тэгээс миний сэдв бас хамгийн ихэн заяа. Хүний хөвөрлийн гастрол яц. Одоо эднэрийг би хийсэн. Тэгээд би PPT хийх гэсэн чинь нэг бэлэн темплейт дээр хийвэл айгүй гоё яд нь штэ. Тэгээд ийм яг энэ миний авсан сэдвэр юм темплейтнууд юу амар бага. Тэгээд би зүгээр л ингээд нотс дээр ингээд өөр янзлаад ингээд хийчихсэн. Энийгаа ингээд өөрөө бичээд. Тэг ингээд бичээдсэн чинь надад амар санаа харагдаад нэг л санаа харагдаад хаалаар нь. За гэд үлдсэн ингээд шивэйц. За энийг би ярихтаа бэлтэн. Уг нь 7 юм бэлдсэн байсан. Тэг шүүлгээж бас юм бэлдсэн байсан юм. Тэгээд одоо ах тий. Тэгээд тийм ээ. Намайг хинтээ ялсан болж байсан. Нэгсэн бодвол биолог үзүүлэлт бич юм. сандарч байна гэж нөрөө. Яг үнэндээ. Тэгээ би тэд ноутбукгүй зовж байна. Ямар хөр юм битсэн гэж чинь. Үнэн гэсэн зөвлөмж биш. Би нэг өөрөөр энэ нотс дээр л бичсэн шүү дээ. Гүн нот. Тэглээд байхгүй юм чинь. Миний хүч ямар гоё наа. Тийм ч амар смут биш. Энэ нөгөө нэг тэр гэдэг. Чад эс шүү дээ. Миний ингэж харагдсан юм. Би энэ хаач бодно. Манай хүн ирэм голдоггүй. Түүний 3 хүүхэд энд байна. За Димитригийн аав юм шүү. Би эмэгтэй хүн. Чи эрэгтэй шүү дээ. Чи эрэгтэй юм. Би эмэгтэй шүү дээ. Яна аль маань хийж юм бэ? Би аав наа би. Ой, би нөхөртэй хүн бити ингэ. Дораагаад эрэгтэй хүртлээ. Ой, бити айл гэр сүтгэхэд. За өнөөдөр биолог дээр дүн гарсан байгаа. Тэгээд миний дүн бодсныг бол гайгүй. Гэтэ мэдээж тийм сайн дүн бол биш. Гэтэ дугийн би чинь 70 оноос 60-ыг авсан гэсэн гайгүй. Тэгээд
Тэгээд одоо маргааш арай уг нь маргааш кислогийн аман шүлэгтэй байсан боловч багш болоод юм тестийн шалгалт болчихсон. Тэгээд одоо тестийн шалгалт нэр сайн авахгүй бол дуун гарахад хэцүүдэн тийм болохоор юугаа бэлтгэж сууж байна. Тэгээд одоо арай болцсон. Би тэгээд би чинь нөгөө арай их амар хичээлж чаддаггүй болохоор одоо тэгээд оролтон доо. Одоо тэгээд хичээн дээ. Хичээн. Аур ястака. Тэр үгүй. Өөрөөсөө ингээд бүжгэлдэг. Би нэрээ шоутай би нэг тавтай шоу дөрөвтэй шоу хийж чаддаг гэдэг ууг нь. Тэгээд ууг нь бас энийг хийж чадахгүй юм. Тэгээд ууг нь чинь айгу easy шүү дээ. Тэгээд би сайн бичлэг үзээд тэр бичлэгэн дээр нэг шоу хийх хаалт сайн төлөвлөлтийн гинэ. Тэгээд би юусэн нэг арай хичээл хийдэг төрлийн юм шахгүй юу. Тэгээд би хаалт төлөвлөлтийн нэг үе үзгээд жоохон шоугаа юулж аваад хичээлээ хийж үзье гэж бодлоо. Нэг үнхээр биелүүлмэг байна. Би уг нь чаддаг гэсэн гэхдээ энэ санахгүй. Ерөнхийдөө энэ дөрвөлжин шанаад айгу гай байхгүй юу? Тэгэхээр би нэг ерөнхийдөө болол санахал байх гэхдээ би үнхээр одоо биелүүлмэг байна. Энийг үнээр санахгүй. Би энийг уг нь саяхан гэж нэг 6 сарын өмнө 100 биелүүлсэн шүү дээ уг нь. Тэгэхээр үнхээр санахгүй. Яа санахгүй юм бэ? YouTube байна. Би дөрөвтэй шоу илүүлсэн. Гэхдээ наад энэ хоёр өнгөн зурсан. Ийм мэдхгүй нэг гаргадаг бас нэг байдаг юм дээ. Би санахгүй. Тэгээ гуравтай шоугийн амархан, хоёртой шоу бас амархан. Тэгээ гуравтай шоугийн левел нэг шүү дээ. Тэгээ би их чадахгүй л үнэхээр санахгүй. Тэгээ би нөгөө би бол гай үйлсэн чинь 5 юм хэд яг адилхан гэдэг. Даанч би мартчихсан байна. Shit. Одоо чи яа? Хаадлагдсан хөө. Я бид сая ёга өгчлөө. Кислог шалгалтуудаа өгсөн. Одоо харих чинь. Би бүр ийм хүн. Гэрч хийчтэй хийж басан тийм. Гэтэл чиний гэр штэ. Уугна юм тоглож шнэ. Уугна л юм тоглож. Бичээс. Нөгөө нэг 0 байл. Нөгөө их бичээ хараад. Тэгээд таасаа баярлалаа гэнэ. Дүү тавсандаа баярлалаа. Нөгөө их хэлсэн болно. Уугна яг цагаа олч. Уугна хар холоос бид нөхлөг явуулсан байна. Уугна найзтай хайртай. Чистэ Вьетнам юм чи болж боо. Минь цаа аяж юм байна. Уугна чад харахгүй яа. Уугна нэг видео сент видео гэсэн хоо. Энэ тахад юу юм бол гэж гарч чинь. Уугна чи яаж болов? Авлаа шүү. За баяртай. Бай. Яг одоо цаг 10 цаг болж байна. Яг 10 болж байна. Тэгээд ерөөд бол шалгалттай өдрүүдэд өнгөртөө яг 10 л гэж ирдэг байхгүй юу. Тэгэхээр яаж яхад ерөнхийдөө шалгалтууд дандаа таатахад ингэж авдгийн өнөөдөр л дөрөвдөд нэг юм авсан. Тэгээд тавтаг болохоор нь л тавтаг бид нар. That's true. Тэгээд тавтад 6 хичээл авчаад 6-аас нь 7 гээд шалгалт аваад тэгээд 8 гээд шалгалт аваад тэгээд 2 3 шалгалт өгдөг. Тэгээд тавтаг болохоор нь л бид нэр өртөөсөө тавтаг. Тэгээд тавтагтаа очиод цаахан удаад хичээл их гонцдаг. Тэр нь гоё.
Тэр одоо юм байна. Одоо нэг мэдчихэд онцтой блог бүр амар ядаад. Би бүр зогсоосаа өвчиж байна. Тэгээ сая хоёр шалгалт өгөөд тэр хоёр шалгалтын дээр ер нь айгүй гайгүй авсан гэж бодож байна. Их ятрын шууд физикийн дунд гараад ирсэн байхгүй юу? Тэгээ физик 50-40 авсан гэхээр сайн. Тэгээд эксплор дээр гоё шалгалт байсан. Тэгэл яат. Нэг юм байна. Би бүр ингэж өнөөдөр манай хангал дээр хичээл заах байхгүй юу? Тэгээ би за би PPT-г өглөөс тийчаа гэд би авсан. PPT хийгээд авсан. Тэгээд өглөөс боссон чинь би айгүй мал английнхаа номыг огтолт байсан байхгүй юу? Байсан байгаа байхгүй юу? Бүр үнэхээр амар мал. Уурхын. Тэгээд би бүр 5 цагт штий. За 5 цагт арайч хинч сэрх байх гэж 5:30-д ингээд бүх хүн л явж байгаа байхгүй актив байгаа бүх хүн надад руу бичээл. Тэгээд нөгөө 2 багийн 2 гишүүн рүү залгаал. Тэгээд бас групп дээр хүртэл тавиад тэгснээ нэг 2 3 хүүхд харсан байгаа хэрнээ юу юмчгүй байхгүй амар хөгийн. Амар санаа зүгээр нэг юм яхад яг зүгээр нэг юмны зураг яхад юунаас нь яг юу унах гэдэг юм бол миний бүр амар Юу юм бэ? Хөтөн үү? Унах юм шүү. Энэ За өнөөдөр бол нэгдэх. Тэгээд цаг хичээлээ хараад орж иж байна. Би хасамтсан бичлэг хийж чадаагүй. Яагаад гэвэл би эмнэлэг захиур байсан байхгүй юу? Тийм болохоор нөгөө нэг эмнэлэг дээр нэг олон бичлэг хийж чадахгүй. Тэгээд нөгөө нэг бас арай би ч өглөө хичээл бас хийдэг хүн шүү дээ. 4 цаг тусаад хөвчлэн тэгээд нөгөө 4 цаг хичээлээ хийх гэхлээр тийч эмнэлэг болохоор үнэхээр яагаад ч хийж чадаагүй. Тэгээд нэг 7 хоног хагас амтсанд яаж хичээлээ хийгээд яадгаа харуулъя гэж бодсон. Гэтэ би чадхаараа л ажил 5 нөгөө гайгүй хийсэн. Гэтэ аргэрийн асуудлаас болоод яг нөгөө нэг хичээлээ яаж тавтаж бэлддэг шиг бол бэлдээгүй. Яг гэрийнхаа ажилд хамаг юм хийгээд тэгээд нэг тиймэрхүү болсон байгаа. За тэгээ юу ч гэсэн энэ хүртэл намайг үзэж миний блогийг үзсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Тэгээд баяртай. Тэгээ блог хийх гэж би хичээнэ. Баяртай.